811. Та бүхэнд засгийн газрын бодлого шийдвэрийг тоомлон хүргэж байна. Засгийн газрын ээлжид хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрдэх хөшгийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоохыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаарддаг хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад их усврээс зохих хууль дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц гүйцэтгэлийг улирал тутам засгийн газар танилцуулахыг үүрэг болгосон байна. Өшгийн өндөд өнгөрсөн хугацаанд бид бүхэн бол байр зүүн зураг буюу уул жалгын судалж гаргаж ирэх, газар хагалбарын мужийн тогтоох буюу 8 бал гэдгийг тогтоосноор баригдах бүх байшингуудын даацыг тогтоож гаргаж ирэх, усны нөөцийг тогтоох зэрэг олон төлөвлөлтийг 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг бид нар бол хийж явж байгаа. Өнөөдрийн дархан Эрдэнэ хотод бол 100 мянган хүн тот байгаа. За энэ хотод бид нар хийх одоо гол асуудал гарсан шийдвэр бол төрийн захиргааны зарим байгууллагуудыг бид нар үе шаттай гарах асуудлыг судалж, санал боловсруулж үе шаттай инэ гэсэн шийдвэр гарсан. Ингэснээрээ өшгөөндийн төлөвлөлтөд төрийн ямар нэгэн байгууллагуудыг байршлыг нь олж, ямар байгууллагууд гарах уу гэдгийг судалж, за одоо төрийн зарим байгууллагууд гарвал эндээс Улаанбаатар хотоос өөрөө бол таталцлыг тийшээ үе шаттай гаргана гэдэг өнөөдөр тийм засгийн газрын бол улс төрийн шийдвэр гарсан. Ингэснээр өшгөөндөд бий болох эдийн засгийн таталцал, төрийн захиргааны таталцлуудыг тийм бий болгосноор хүн амын төлөрлөгийг бий болгох шийдвэр гарч ирж байгаа юм. Ямар тохиолдолд хот өөрөө таталцалтай болдог вэ гэвэл тэнд дэд үтс байх ёстой. Хүмүүс амьдрах орчин байх ёстой, ажлын байрууд байх ёстой. Тэр утгаараа одоо өшгөөндөд өнөөдөр гаргаж байгаа шийдвэрийг бол үе шаттай хийнэ. Энэ бол өнөө маргааш шийдчихгүй ажлууд гэж ойлгох ёстой. Хөшгөөндийн төлөвлөлтийг ерөнхий төлөвлөлтийг бид нар ойрын засгийн газараар батлуулна. Ерөнхий төлөвлөлтөд холбоотой хэдэн хэсэгчсэн төлөвлөлтүүд гарч ирж байгаа. Эхний ээлжид онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ тээвэр логистикийн хэсэгтэйгээ бид нар холбоотойгоо инженерийн дэд үтцийн зургуудын ажлыг үндсэндээ хийж дуусч байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэнд дулааны ямар хүчин чадалтай станц баригдсан шугамшилжийн хаагуур явах юм, усныхын нөөц нь хаана байх юм, усан сангийн айлгуулын орой дээр барих юм, цэвэрлэх байгууламж хэдэн метр кубын багтаамжтай цэвэрлэх байгууламж хаана барих уу, газрын нуруу нь хаана байна, цахилгааны том хэлхэнүүд хийгдээд хаана баригдах уу, үерийн талан усыг яаж айлуулах уу гэж одоо инженерийн дэд үтсийн ажлын зургууд тун утгагүй батлагдсанаар гарч ирж байгаа. Ингэснээрээ бид нар бол эхний ээлжийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын тоо хэмжээ бол гарч ирж байгаа. За эндээс эхний дэд үтсийн ажлуудыг хийж эхэлнэ. Ингээд энэ хүндийд онгоцны буудлыг тойрсон хэсэгт бид нар энэ инженерийн дэд үтстэй газрын бодлын ертөнцийг барьж хийж эхэлснээр эхлэж хувийн эвшлүүд дараагийн олон барилга байшингууд баригдах боломжуудыг бид нар тавьж өгч байгаа юм. Өшгийн өндөд бид нар улсын тусгай хэрэгцээнд онгоцны буудлыг тойрсон 12 мянган га газрыг авсан байгаа. Энэ бол 2008 оноос хэрэгжиж эхэлсэн ажил. За дараа нь өнгөрсөн жил бид нар 19 мянган газар тусгай хэрэгцээнд авсан. Ингэснээр 31 мянган газар бид нар хот байгуулалт ихний ажлуудыг хийх ёстой. За 19 мянган газарт бол өнөөдрийн байдлаар 3200 аж ахуй нэгж байгаа. Өмчлөлтсөн туул голоос доошогоо бид нар богдхан төмөн замыг дагуулад явъя гэхэд Алтан булаг сум, Сэргэлэн сумаас газар өмчлөөд өгч гисэн олон аж ахуй нэгжүүд байна. Эзэмшиж байгаа олон аж ахуй нэгжүүд байна. За ямар ч Төв аймгаас бид нар эхний хуулийн дагуу хугацаанд газраа бариаг ашиглаадаг 200 гаруй нэгж талбарыг өсгөж болгож байгаа. За мэдээж одоо энэ хуулийн дагуу зарим хүмүүс тэмцэж чинь хашаагаа барьсан, мод тарьсан газрууд байгаа. Тэрийг бид нар үнэлнэ. Нөхөн олборын асуудлууд бас үе шаттай яригдана. Энэ олон газрын харилцаануудыг бид нар бол үе шаттай шийдээд явахаас аргагүй байгаа. Барилга хот байгуулалтын сайд Мөнхбаатар ярьлаа. Монгол Улсын ерөнхий сайдын энэ оны 1-р сарын 28-ны өдрийн захирамжаар Төв аймгийн хөшгийн хөндийд засгийн газрын байруудын нэгдсэн цогцлборыг шинээр төлөвлөх, барьж байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан нэгдсэн судалгаа хийж байна. Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрыг хөшгийн хөндийд шинээр төлөвлөж байгуулснаар шинэ хотчлт бүхий бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих, Улаанбаатар хотын хэд төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байр бий болгох боломж бүрдэх юм. Түүнчлэн төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх, шинэ хот бүс нутагт гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засаг нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Засгийн газрын өчигдрийн ээлжид хуралдаанаар Хөгжлийн банкнд засгийн газрын ажлын хэсгийн 2016 онд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох шийдвэр гаргалаа. 130 хуудас материал бүхий шалгалтын дүн олон нийтэд ил тод нээлттэй болсноор өнгөрсөн хугацаанд шалгалтын мөрөөр засгийн газар хууль хяналтын байгууллага ямар ажил хийсэн, ямар ажлууд нь замхарсныг мэдэх боломж бүрдэж байгааг хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатар хэллээ.
Тухайн үед Монгол улсын засгийн газар олон улсын валютын сангийн өргөтгсөн хөтөлбөрт орохоор хилцээр хийгдэж байсан. Ийм учраас доноруудад бид нар өөрсдийнхөө бас хөгжлийн банкны тухайн үеийн алдаатай зүйлүүдийг хэвлэл мэдээлэл ил болгох нь олон улсын валютын сангийн өргөтгсөн хөтөлбөрт ороход бас эрсдэл үүсгэхээр нөхцөл байдал байсан учраас тухайн үеийн засгийн газар энэ асуудлыг нууцаар явсан юм байна лээ. Тодорхой их усруудыг татан төвлөрүүлсэн мөнгийг ямар байдлаар одоо зээл болгож гаргасан юм бэ? Ямар их усрууд нь тухайн үед ноцтой анхааруулж энэ ажлын хэсгээс дүгнэлт гаргасан юм. Ямар зээлүүдийг авсан одоо эзэдийг нь тухайн үед хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. 6 жилийн хугацаанд энэ хэрэгүүд одоо хэрхэн шийдэгдэж үр төлбөр барагдсан. Энэ шалгалтын үр дүнгийн дагуу тухайн үеийн хөгжлийн банкны удирдлагууд, сангийн яам, холбогд байгууллагууд арга хэмжээ авч ажилласан бол өнөөдрөх шиг үр дүн үүсэх байсан уу юу гэдэг ийм нэлээд дэлгэрэнгүй юм дүгнэлтүүд тухайн үед гаргасан юм байна лээ. Тэгээ энийг ил болгож байгаа. Энэ 130 хуудас материалын 119 дугаар хуудаснаас эхлээд ажлын хэсгийн санал дүгнэлтүүд гарч ирсэн. Өөрөөр хэлбэл шалгах өдрийн байдлаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2.9 их найд төгрөгийн 34.7% буюу одоо 1 их найд төгрөгийн зээл энэ хугацаа хэтэрсэн байна. Үүнийгээ сунгаад явж шүү. Гадны их усрээс татан төвлөрүүлсэн мөнгө өнөөдрийн байдлаар ийм одоо үр дүнтэй явж байна. Энэ дээр энэ их усруудыг эргэж төлөх хугацаа ойртож байгаа. За цаашлаад гадаад валюттай харьцах ханшийн эрсдлийг ийм одоо зүйлүүд өртсөн байна гэх мэт энэ бүх талаас нь дүгнсэн юм байлээ. Харамсалтай нь энэ чиглэлээр бас дараагийн хөгжлийн банкны удирдлагууд яг энэ шалгалтын дүнтэй танилцсан удирдлагууд өөрсдөө уг алдааг нь үргэлжлүүлээд явчихсан байх жишээтэй. Засгийн газрын ээлжид хуралдаанаар зөрчлийн тухай хуулийн шинчилсэн найруулгын төсөл болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн улсын хурлд өргөн мэдүүлэхээр болжээ. 220 гаруй хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний актын 630 гаруй заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгдэг байсныг нэгтгэн төрөлжүүлж улсын хурл 2017 онд зөрчлийн тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн тусгай ангид нийт 2300 орчим үйлдэлийг зөрчил тооцож, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж байна. Хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага албан тушаалтнаас 7.3 сая зөрчилд шийтгэл оногдуулжээ. Үүнээс 96.7%-ийг хүнд, 3.3%-ийг хуулийн этгээдэд оногдуулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 31 байгууллагын 216 орчим нэгжид хамаарах 10,000 гаруй субъект зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Нийт зөрчлийн 94.7%-ийг цагдаагийн байгууллага, тэг 10.4%-ийг мэргэжлийн хяналтын байгууллага, тэг 10.3%-ийг татварын байгууллага, тэг 10.2%-ийг гадаадын иргэн харьяатын газар, 1.7%-ийг бусад эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэжээ. Засгийн газрын ээлжид хуралдаанаар төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт дах зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Зүүн Баян ханги чиглэлийн төмөр зам төслийн концессийн гэрээг Mongolian Transline болон Mongolian Translogistic компаниудын нэгдэлтэй байгуулах эрхийг төрийн худалдан авах ажиллагааны газарт олголоо. Концессийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг зам тээврийн хөгжлийн сайд халтарт даалгасан байна. Засгийн газрын энэ оны 28 дугаар тогтоолоор Зүүн Баян ханги чиглэлийн төмөр зам төслийг концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлсэн юм. Энэ төмөр замын суур бүтцэн Дорногов аймгийн Сайн Шант сумын Зүүн Баян багт байрлах Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зүүн Баян өртөөнөөс эхэлж ханги бомбд хүртэл үргэлжилнэ. Улмаар Хятад улсын Мандал бомбдтой холбогдох юм. Энэ төмөр зам ашиглалтанд орсноор Улаанбаатар төмөр замын ерөө өртөөнөөс Хятад улсын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 300 гаруй километрээр дөт болгож, улмаар төмрийн хөдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 Америк доллараар бууруулах тооцоо гарчээ. Манай улсын төмрийн хөдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хөдөртөө үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шин гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм а. Мөн засгийн газрын хуралдаанаар эдийн засаг хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалт худалдааны газар байгуулахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвчтэд холбогдох нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тогтжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл сонсож тус сангийн хугацаанд төлөгдөөгүй өөр авлага үүсгэсэн гэрээ хэлцэл шийдвэрүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж сангийн өрөө авлагыг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд нарт даалгасан байна. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ эрүүл мэндийн сайд энх болд нар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Яарамгийн 300 ортой төрөх эмнэлэг болон эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Эх няраа эмэгтэйчүүдийн үндэсний 2 дугаар төв нь зөвхөн эх няраад тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна цар тахлын үеийн эмчилгээг иргэдэд давхар үзүүлж 1000 ор дийлхэн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 380 гаруй эмч ажилтан ажиллаж байна. Хотын төвөөс зайдуу учир эмч ажилтнуудын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шаардлагатай, мөн ажиллах хүчний нөөц дутмаг зэрэг тулгамдсан асуудал байгааг ажилтнууд ерөнхий сайдад уламжилжээ. Амаржих газруудад хийсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинчилсэн байна. Мөн нөхөн урчхуйн зөвлөх поликлиник болон хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөл 1987 онд ашиглалтанд орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засвар зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ. 2020 оны эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт орсон. Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр буюу нэг худалдаа авахчийн тогтолцоогоор явах юм хуулийн өөрчлөлт орсон байгаа. За энэ хуулийн хэрэгжилт нь 21 оны 3 сараар эхэлж Монгол улс даяар хэрэгжиж эхэлсэн. За үүнтэй холбоотой эрүүл мэндийн байгууллагууд нэг худалдаа авахчийн тогтолцоонд шилжиж гүйцэтгэлээр санхүүжих. Зэрэг гүйцэтгэлээр санхүүжих нэг давуу тал нь бол буцаагаад одоо ажилтны нийгмийн асуудал, тоног төхөөрөмж гэх мэт одоо маш олон давуу талыг бол энэ салбарт авчирч байгаа. За дээрээс нь 21 оны улсын төсвийн тодтоглоор нийтдээ бол 230 гаруй тэрбум төгрөг батлагдсан. Үүнээс 110 тэрбум нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг чадваржуулах, цаашд бэлэн байдлыг хангахад зориулж зөвхөн тусгай заалттайгаар хийгдсэн. За өнөөдөр бас энэ маань биелээ болж одоо ялангуяа эхний ээлжинд лавлгаа шатлал буюу одоо энэ их барихын тусламж үйлчилгээ, хүүхдийн тусламж үйлчилгээ эмнэлгүүдийг энэ тоног төхөөрөмжүүд маань нийлүүлэгдэж байна. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд их барих төрхийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн ор, өвчтний ор болон үзлэгийн ор, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор төрөх орнууд бол 100% шинжлэгдсэн. Энэ бол бас энэ төр засгаас хэрэгжүүлж байгаа. Одоо ялангуяа их барихын тусламж үйлчилгээнд үзүүлж тавьж байгаа зорилтын бол нэг хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Эрүүл мэндийн сайд энх болд ярьлаа. Засгийн газар улсын хэмжээнд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинчилж цахимжуулах, эх няраа эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишгт хүрэхэд анхаарч ажиллаж байна. Засгийн газрын өчигдрийн ээлжид хуралдаанаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинжиллийн бодлогыг эрчимжүүлэх, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлэх шаардлагатай тоног төхөөрөмж, тухайн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт өгөх хөрөнгө оруулалт болон нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зардлыг урсгал төсвөөс санхүүжүүлэх эрхийг эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нарт олгох асуудлыг шийдвэрлэж, засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сангийн сайд болон эрүүл мэндийн сайдад үүрэг болгожээ. Та бүхэндээ засгийн газрын бодлого шийдвэрийг тоомлон хүргэлээ. Редактор Мөнгөн Туяа, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тод Амар Жаргалан.